сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг манай цугийн дагдаг нийт үзэгч нартай хүргье. Тэгээд манай цугийг дэмжиж байвал дээр харагдаж байгаа лайк болон subscribe-ыг дарж дэмжээрэй. Энэ удаагийн хүндх сэдв булангаараа та бүгдээ харт амх масруулах бодсон 20 минут болсон түүнээс яаж үлсэн сэргийлэх талаар мэдээлэл бэлтгэж орууллаа. Тэгээд энэхүү одоо үндсэн сэдв рүү орцгоё. За масруулах юм гэдэг нь одоо хүний төв мэдрэлийн системд үйлчил сэтгцийн болон бие махбодын хувьд өөрчлөлт оруулах бодисуд юм аа. Эдгээр нэмжлэгийн зорилттой байгаас гадна хууль бус хар тамхи хэлбэрээр дарахч донтол бол эрүүл мэндийн хүн тохирч учруулдаг байна гэж одоо нэгсдээ одоо хар тамхиг ийхүү тодорхойлсон байдаг юм байна. За хар тамхиг одоо хэрхэн ангилт юм бэ? Тийм ээ, хитэн ангид хувааж үздэг юм бэ гэдэг үзье. За байгалийн гаралтай буюу одоо байгальд дургадаг урамлууд болон тэдгээрийн ханд түүхий идэх хэлнэ гэж байгалийн гаралтай бас хурамлт хэлбэрээр бас оршин байдаг байна. За дараагийн нэг ангилд болохоор синтетик буюу одоо хагас синтетик гэсэн ангилал байна. Энэ нь болохоор лабораторийн нөхцөлд химийн одоо нийлэгжүүлэлтээр болон байгалийн түүхий идэх боловсруулж гаргасан байдаг гэж. За нэг баснд одоо энэ одоо лабораторийн аргаар тийм ээ одоо нэг химийн шинжилх ухааны аргаар нэг баснд гаргаж авдаг байна. За одоо ангилын үтсэн бол одоо дотор нь одоо эсэн шидийн одоо төрлүүдэд хуваагддаг юм байна. Гар аргаар гаргаж авсан буюу одоо опиод, героин, намууны хүрэл, метадон, канабис, марихуана, кокаин гэх мэт одоо бид бүгдээ одоо сонсч тийм ээ кино, баримтат кино тийм ээ. Эсэн шидийн юмнаас сонсч ирсэн одоо танил одоо масруулах бодиснууд байна. За дараагийн төрөл нь болохоор одоо лабораторийн нөхцөл хийсэн бай би дээр дурдсан экстами, амбитамин, эпидрон гэх мэт одоо янз бүрийн л одоо хэл угалчаар одоо эсэн шидийн иршилтэй хар тамхинууд байна. За сэтгцэн нөлөөлөх бодисыг одоо дотор нь хэрхэн ангилж үздэг юм бэ гэсэн байна. Одоо сэтгцийн одоо мэдрэлийн төвийг одоо дарангуулагч буюу хит хайвшруулах. Хүнийг одоо их хэрэглээ шууд одоо хит хайвшруулт тийм ээ. Гүн хайвшруулт, гүн одоо нойрсолтонд оруулдаг юм бас байдаг бахнэ. За дараа нь одоо сэтгцийг өдөөгч гэж юм тийм үү. Сэтгэл санааг одоо хийх хөрөлд оруулна тийм ээ. Оруулах нь шүү дээ. Хийх хөрөлд оруулах. Хөрөлд хит автуулах нь шүү дээ тийм үү. За дараа нь болохоор одоо солио үсгэж гэж юм л да. Хийм сарагдуулдаг тийм ээ. Хийм даяаруулдаг. Одоо жоохон сэтгцрүүнд гүн одоо халддаг юм хөрөл байх нэ. Одоо бас хамгийн сүүлчийн нь бол хослмол үйлчлэгээтэй гэж бас байдаг юм байна. Одоо хослмол үйлчлэгээтэй гэдэг нь одоо дээд төрц одоо бүх шинж тэмдгүүд одоо илэрдэг. Илэрдгийг хэлдэг байх нэ. За тэгээд хэрэглээ дэлхийд даяар бол одоо Монгол улсад одоо хар тамхины хэрэглээ одоо хэрэг байгаа юм бэ гэдэг одоо авч үзье. Нэгдсэн үндэсний байгууллагын одоо хар тамхитай тэмцэх, хар тамхи масруулах бодистой тэмцэх алба гэж байдаг юм байна. Тэрхүү албаны одоо 2020 оны судалгаагаар дэлхийд одоо 188 сая хүн канабис, 82 сая хүн опиум, 29 сая хүн амфетамин, 21 сая хүн экстаз, 18 сая хүн кокаин хэрэглэдэг гэсэн тийм хамгийн сүүлд гаргасан юм судалгаа байна. Харин манай Монгол улсад одоо хар тамхины нөхцөл байдал одоо ямар шүү байгаа юм бэ тийм ээ гэдэг одоо ярьцгаая. Монгол улсад маань 2025 онд тухайн гэмтэртэй холбоотой одоо 307 гэмтэр 256 яригныг одоо яллагдчих татдаг гэдэг нь одоо шалгаж байгаа гэсэн судалгаа байна. Нийт одоо 30 мянган далд хэрэглээтэй байж болцшгүй гэх статистик хүртэл гарсан байдаг юм байна. За одоо жоо хууль хэрэгцээ талаас нь жоохон ярил л та тийм ээ. Монгол улс одоо масруулах юм сэтгцэн нөлөөд бодистой одоо холбоотой ямар хууль хэрэгцээ актууд гаргасан байдаг юм бэ тийм ээ. Тэр зүйлийн талаар ярив. За энэ нь бол масруулах юм сэтгцэн нөлөөд бодис эргэлтэнд хяналт тавих тухай хууль гэж манай Монгол улсад байдаг юм байна. Тухайн хуулийн одоо нэг зүйл цаатар жишээ бүгдд одоо сонирхолтой болоод одоо хэлж үгүй л доо. 2 дугаар бүлэг буюу 2 дугаар бүлэг 4 дугаар зүйл 4-ийн 1 масруулах юм сэтгцэн нөлөөд бодис тэдгээрийн дор дүрцэн одоо зорилгоор одоо Монгол улсын нутаг дэвсгэрээр ашиглаж болдог байх нэ. Энэ нь болохоор 4-ийн 1-ийн 1 эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллагад л зөвхөн ашиглаж болно гэж. Хувь хүн одоо
хэрэглэж ашиглахыг одоо хатуу хориглоно. Заавалчгүй эрүүл мэндийн байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны зорилгоор эрүүл мэндийн одоо хүн өвчтөе улсуудад одоо ашиглах зорилттайгаар өвчин намдах зорилттайгаар ашигладаг байна. За эрүүгийн хуулийн одоо ялын одоо ямар санкцтай байд юм бэ те тухайн гэмтрийг үйлснээр одоо Монгол Улсын иргэн одоо ямар заалтаар одоо ял итлэх юм бэ тийм ээ гэдгийг ярьцгаая. Монгол Улсын эрүүгийн хуулийн 27 дугаар зүйл мансууруулах юм сэтгцэн нөлөө бодисыг хууль тушаар ашиглах гэж байгаа. Хоригдсан мансууруулах юм сэтгцэн нөлөө бодис тэдгээрийн түүхий идэх худалдаалж зорилгогүйгээр одоо хууль бусаар бэлтгэсэн байна тийм үү? Хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар одоо зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих халаар шийдэгддэг байна. За манайд хуулийн хяналтын байгууллага болох одоо цагдаагийн байгууллага маань одоо хар тамхи мансууруулах бодистой одоо хэрхэн тэмцэж байгаа вэ гэвэл одоо цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх алба гэж байдаг. Тэгээд цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газар хамтраад одоо сар болгоо одоо илрүүлэлт одоо нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж одоо хар тамхи мансууруулах бодисыг үйлчилж байгаа газрууд болон тийм ээ худалдан борлуулж байгаа хэлт амнуулан оруулж ирж байгаа хэрэгтэй хөт үйлдэл дээр нь одоо таслан зогсоож баривчилж хуулийн одоо дагуу одоо хариуцлага оногдуулдаг. Одоо тийм үйл ажиллагааг одоо тогтмол зохион байгуулж байгаа юм билээ. Тэгээ та бүхэн одоо Facebook сошиал ертөнцөөр одоо харж л байгаа тийм ээ бичлэг юм зөндөөл явж идэг. Тийм болохоор одоо иргэд та бүгд одоо өрсөн сэргэж одоо сүулт нь одоо энэ хүү бичлэгийг одоо сүулт одоо юу гэж хэлэх гэсэн бэ гэхэл одоо хүүхд залуучууд маань Монгол улсад одоо төлхөө одоо олны танил буюу одоо инфлюенсер тийм ээ жүжигчид дуучид маань одоо гаднаас одоо хар тамхи мансууруулах бодисод ихээр оруулж ирж одоо залуу үеийг одоо буруу зүйлд урайлан дууддаг байдлаа одоо болж болдгоо юм уу тийм ээ энэний ч ууршаар одоо Монгол улсад хар тамхи мансууруулах бодисод олширлоо суц руугаа тарьдаг тийм ээ үнэрлдэг ахун газ мас үнэрлдэг өсвөр насны хүүхдүүд одоо ахун газ үнэрлж жаад маш их эцэгчүүд одоо хуулийн хэлтийн байгууллагын их баригдаж байна. Тийм ээ одоо янз бүрийн байдлаар л одоо хар тамхиг одоо Монголын залуу өсвөр насны залуучууд одоо болон эдгээр насны залуучууд маань одоо хэрэгжилж байна. Энэ бол маш их том эмгэнэлтэй асуудал. Тийм учраас одоо нийт залуучуудаа хандаж хэлэхэд хар тамхи мансууруулах бодисны одоо хэрэглээг одоо огт болиод одоо мансуурлгүй ирээдүйн төлөө хамтдаа гэсэн үг яг одоо сайхан үрээ байдаг. Тэгээд одоо хар тамхи мансууруулах бодисноос хол одоо байцгаая. Тэгээд хар тамхи мансууруулах бодис маань хор хөнөөл гэвэл одоо та бүхэн одоо дурдаад байвал маш олон байгаа тийм ээ сэтгцийн өөрчлөлт орж одоо сэрмүүт буюу сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хаалгыг маш олон сайхан залуучууд хаалгыг одоо сахиж байна тийм ээ. Хоёрдугаар одоо гинт сог судны үндэсний үрэлэн дээр ганц удаагийн одоо тэгэл одоо сонирхоод хэрэгэлсэн байдал тийм ээ. Гар хуруугүй болж юм тийм ээ. Гар хуруугаад хайруулж юм. Сайхан залуу насн дээр одоо тэгээд хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэр зүгөөд явхаар үнэхээр харамсмаар. Тэгээд одоо олон сайхан залуучууд одоо шүүгэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хараа одоо хорих анги байгууллагууд одоо хар тамхины асуудлаар бол маш их хоригдож байна. Эрхээ хязгаарлуулж байна тийм ээ. Үнэхээр харамсалтай эмгэнэлтэй шүү ямар нэгэл. За тэгээд одоо хамгийн эцэст нь одоо мансуурлаг ирээдүйн төлөө хамтдаа гэсэн үрэнд ороод энэ хүү бичлэг одоо өндөрлүүлж байна.